Тэгэхээр юу н бид нар бол гарааны бизнес гэдгийг ингэж гарааны бизнес энтерпренeur хоёрыг ингэж тодорхойлоод байгаа байхгүй яг одоогоор. Энтерпренeur хүн гэж ямар хүн бэ гэхээр өндөр эрсдэлтэй хурдан өсөх магадaltaй бизнес рүү орж байгаа тийм үнийг хэлж байгаа гэж бодлоо. Зөв. Ер нь санаа нийлэхэр биш байна. Тэгэхээр Болор софт компани яг хэдэн онд байгуулагдаад өнөөдөр хэдэн ажилтнтай болчихов? За Болор софт бол анх 2008 онд байгуулагдсан. Тэгээд эхний 2 жилдээ бол нэг айхтар идэвхтэй үйл ажиллагаа явуулаг байсан юм аа. Тэгээ 10 оноос хойш ерөнхийдөө идэвхтэй үйл ажиллагаа идэвхсэн. 10 онд бол бид нөр хоёулаа л байсан. 10 онд хоёулаа гэдэг чинь 4 жил. За одоо хэдэн хүнтэй болчих? Одоо бид нөр 11 үл байгаа. Дандаа инженерүүд үү? За ер нь нэгээс устна бүгд инженер. За манай ах бол бусад стартапуудыг бодвол их удаан гэх юм уу тийм ээ. Айж явах явж байгаа. Ерөнхийдөө анханасаа тэгээ R&D development хийнэ гэж явсан шүү дээ. R&D гэж за research and development гэж ярьж байгаа. Тэгээд судалгаан дээр суурилж тэрэн дээрээ бүтээгдэхүүн хийнэ гэдэг. Тэгээ ямар судалгаар орох вэ гэхээр ерөнхийдөө хиймэл оюун ухааны нэг тулгын 3 чулууны нэг байгаа тэр захим ий шинжил гэдэг салбарыг бариад тэгээд тэр судалгаан дээр бол 2 жил гаруй суусан. Тэгээд тэрний хавар дүнд бичигдсэн. Ерөнхийдөө болор төлийг бол гаргаал тавьсан байсан л да. Төлч яг хизээ гарлаа болор төлч. 2009 онд гарсан. За 2009 он хэлж яхад гараад тэгээд тэрнээс хойш бид нар тэрүүнийг яг инноватив шинжил хийнэ гэж өдийг болтол явчихж байгаа байхгүй. Гэтэ яг инноватив шинжил хийнэ гэдэг маань бол нэлээд хэцүү. Зүгээр бид нар одоо юу гэдгийг баазын одоо нэмсээр агаад амар олон ханддаг болгоод ингээл тавьчих гэвэл тэр бол тэр инновац болж чадахгүй шүү тийм ээ. Яг судлаад тэгэл ямар ч үг ороод ирэхэд эцэст нь хүртэл задлж агаад шинжилж агаад энэ үл яг юм үг юм байна гэж буцаагаад тавьдаг хэмжээнд аваач гээл ноцолцсон. Тэгээ энэ судалгааныхаа үр дүн хамгийн анхны үр дүн бол сая нодлонгийн манай гаргасан тэр болор алдаа шалгуур гэж та бүхэн сонссон баг тийм. Spell checker Монгол хэлний тэрийг анх хийсэн. За тэрэн дээрээс бид нар юу харсан гэхээр ерөнхийдөө манай судалгаа бол амжилттай болсон юм байна. Ямар ч гэсэн практикт ашиглаж болох юм байна гэсэн үр дүн одоогоор хүртээд байгаа. Судалгаа гэдэг та нэг жоохон тайлбарлаач. Яг хил шинжил талаасаа юм уу? Яг ямар судалгаа юм? За энэ бол яг мэрэгжлийн судалгаа. Хил шинжилж орно одоо IT-ийн тийм софтверийн судалгаа гэх юм уу? Онлайн түвшинд хийж байгаа юм л да. Одоо жишээлбэл манай судалгаанд тэгэхэд төгсгөлөг төлөвт автоматыг ашигласан байна. Тэр автоматыг яаж зохиох вэ тийм ээ? Тэр автомат маань тэр үгийн одоо тэр олон мянган хувирал дээр яг зөв ажиллаж чадах уу юу? За тэгээд тэр үний чи эхлээд мэдээж хэрэг мэдрэмжээр таамаглал дэвшүүлдэг шүү дээ. Ямар ч судалгаа хийхэд ийм байж магадгүй гэл. Тэгэл нөгөөхийгөө батлах маягаар явж байгаа л. Тэгээ үндсэндээ монгол хэлнийхээ бүх хувирлын үгнүүд ингэж хувирдаг юм байна гэдгийг тэр төгсөг төлөвт транслюсер гэж ярьж байгаа. Тэрийг зохиоод. Одоо тэгэхээр танай систем үгийн төгсгөлийг таниад энэ үгийн хувирал байна гэдээ олно гэсэн үг. Тэгнэс үг. Ямар нэг одоо язгуур үг байх юм бол тэрүүнийг үйл үгүй нэр үг байна уу те? Аль нь жож болно. За тэгээд үйл үг байх юм бол 2-3 мянгаар хувирлаар хувирж байгаа шүү дээ. Тэгээд тэр 2-3 мянга хувирсан үг жишээлбэл орж ирэхэд за энэ бол яг энэ үйл үг байсан байна гэдээ буцаагаад задлж олно гэсэн үг. Болор тойл өнөөдөр тэгэхээр нэг англи үг оруулахад монгол тулсан үгүүдийг гаргаж байгаа шүү дээ жагсаагаад. Энийний дараагийн үе шат нь юу вэ? Одоо болор тойлын шинэ хуулиар ирэх жилийн 1 сар багтаад гарах баг. За тэрэн дээр бол бид нэр яг түрүүний ярьсан судалгааныхаа үр дүнг ашиглана. За яг философи бол нэлээд гүнзгий орсон л доо. Зөвхөн хоёр хэлний хооронд төрүүлэх биш юм байна тий. Одоо жишээлбэл Монгол бичиг гэж манай бас нэг бидний хэрэгжилж байсан тийм ээ. Үндэсний бичиг манай байгаа шүү дээ. Монгол бичгийг бол ерөөсөө оруулна гэж байгаа. За тэгэхээр монгол бичгээр хайхад англи үгийг олж болно гэсэн үг.
За тэгээ салбар хэлүүлдэгсэн тийм нэг одоо хугтгун гэх юм гаргаж ирээд тэгээ Монгол ихэд жишээлбэл энд бүрээ калмыг монгол бичиг оруулчих. Англи ихэд British English, одоо American English, Australian English гэдэг юм тийм ээ. Энэ ингээд салбараар нь оруулаад тэгээ аль салбар нь байсан тухайн үг рүү ардаа байгаа мажор хэлээрээ. Тэгэхээр маш их ажил санагдаад байна л да тийм миний бодлоор. Ер нь бол аюу том асуудал шүү дээ. Тэгэхээр би жишээ надад ийм санаа төрж байсан байхгүй юу? Ер нь онлайн дээр амар интерактив англи хэлийг сурдаг юм платформ хийчихье. Хүн зүгээр л өөрөө бичээл яг нөгөөх нь ярьж байгаа юм шиг, багш нь юм шиг те. Хийцүү. Тэгэхээр таних ч баг ингээд хүний оюун ухааны баг тэр хэл сурдаг хэсгийн тэр чигээр нь хийгээд нь шүү дээ те. Яагаад ийм том проблем руу та ингээд ороод энийг ингээд шийдэх гэж явсан юм бэ? Анханасаа ер нь таны яг сэтэл чи юу байсан юм? Та анханасаа ингээд энэ ингээд том бизнес болох юм байна гэж харсан юм уу? Яагаад энийг барьж авсан? За ер нь бол анх харсан юм маань юу гэхээр бидний ирээдүй бол тэртээ тэргүй хүссэн ч хүсээгүй компьютер чинь хүссэн ч хүсээгүй захин одоо орчин бол хичнээн дургүй байсан ч тэр бол дараагийн ирэн шүү дээ. Тэгэхээр энд бид нар яг анх бол бараг тийм хувьсгалж үзлэр хэрвээ бид нар одоо хоцрогдохгүй явахын тулд захин орчинд хэрэглээтэй байх хэрэгтэй. Тэр хэрэглээ юу болох вэ гэхээр зэрэг ерөөсөө эхний ээлжинд хэл орох хэрэгтэй бол. Одоо бид нар big data гэж ярьж байна тийм. Өнөөдөр бид нар big data, контентын бизнес гэх баахан юм яриад байдаг. Энэ бол анхдагч контентын бизнес хязгаартай. Контент ингээ хахаж эхэлнэ шүү дээ. Ингээд нэлээ big data болоод big data-га яаж зохион байгуулах вэ гэдэг одоо яригдал тийм. Магадгүй зарим хүмүүс маань ойлголт мотоо гэж магадгүй яг IT-ийн биш зарим хүмүүс учраас big data гэж юу юм бэ? За big data бол зүгээр л одоо том өгөгдөл тийм ээ. Асар их хэмжээний. Одоо дэлхийд дахинд өдөр тутам хичнээн сая, хичнээн терабайт, петабайт өгөгдлүүд үйлдвэрлэгдэж байна тийм ээ. Энэ бүхний чинь одоо тооцоолгоор тийм ээ хадгалаад тэрэн дээр нь боловсруулалт хийн. За big data гэдэг маань business intelligence center гэж яалаа тийм ээ. Тэр их өгөгдлийг боловсруулалт хийж байгаа. Ашиглаж байна тийм. Урд нь бол зүгээр хог шиг ингээ хард дээр л бөөнл мэдээл хадгалагдаад идэг байсан. Одоо энийг ухаад боловсруулах юм гаргаж ирж байна тийм. За энэ дараагийн ер нь би бол юу гэж харж байгаа вэ? Эхлээд одоо энэ big data орж ирэхэд монгол хэл байхгүй бол бид нар анализ хийж чадахгүй болно шүү дээ. Тийм. Тэгэхээр эхлээд ямар ч гэсэн хэл хоцрогдохгүй байх хэрэгтэй. Орж явах хэрэгтэй гэсэн үзлээр орсон. За тэгээд big data-гийн дараагийн үеийг бол юу гэж харж байгаа юм гэхээр ерөөсөө машин learning. Одоо машинууд өөрөө сурж эхэлж байгаа шүү дээ. Энэ манайх ч гэсэн энэ салбар руугаа орцсон байгаа. За машин learning маань яг үхээр зэрэг нөгөө нэг дата дотроос ч суралцаж эхэлнэ тийм ээ. За хамгийн хялбар бол хамгийн одоогийн байдлаар тэргүүлж байгаа компани бол Google байна. Google бол одоо асар олон том контент агуулгатай байгаа тийм ээ. За тэрэн дээрээ одоо бол машин learning-ийг бол хамгийн төлөв ашиглаж байгаа. Жишээ нь яаж жишээлбэл Google.com гэдээ ороход мэдээнүүд гардаг тийм. Тэр мэдээнүүд бүгдээрээ автоматар classification хийж байгаа байхгүй. Ангилагдж байгаа гэсэн үг. Одоо суралцах хамгийн ихний хялбар шийдэх хамгийн одоо хөнгөвтөр проблем бол тэр л байдаг л да. Автоматар ангилах. Жишээлбэл нэг мэдээ ороод ирэхэд энэ улс төрийн мэдээ байна, энэ нэг спортын мэдээ байна гэдэг юм тийм. Ингээ ангилна. Тэр маань яг үхээр аяндаа машин өөрөө суралцаад уламжлан ангилдаг болно. Тэрний дараа тренд хийдэг болно. Тэрний дараа прогноз хийдэг болно тийм. Тэгэхээр мэдээний контентыг өөр алгоритм ухаад энэ спортын мэдээ байна гэд англиар шийдчих чинь тийм байгаа гэсэн үг. Тий. Тэгээ ер нь бол яг энэ дэрвээ IT-гаар ингээд яг софтвер бичээд явж байгаа хүнд бол би хандаж хэлэхэд ер нь яг програм хангамж талаасаа бол машин learning зайлшгүй төрж орж ирж байгаа. Машин learning түгээр би бол таныг харахтаа ингэж харагдсан байхгүй. За би хэрвээ таны оронд байсан бол гэж бодъё те. За ер нь монгол хэлэнд ингээ ойлгохтой dictionary онлайн юм байдгүй юм чинь энийг нь хийчээ гэж бодоод таны хийсэн болов уу гэж бодохгүй юу. Тэгсэн чинь та болохоор big data гэдэг том бизнес гарнаа. Тэрний дараа machine learning гэдэг том зах зээл гарч ирнэ. Энэний наадлын үд хаалга нь эхлээд энэ хэл боловсруулалт юм байна гэдэг утгаараа орсон юм байна шүү дээ тийм. Тэгэхээр би бол тэр өнцгөөс бол хараагүй юм байна л. Гэтэ тэр үуч гэсэн амар олон dictionary байсан шүү дээ. Тэгээ яг
анх би оюутан байж байгаа л миний яг нэг явсан зам л нэг сонирхолтой. Германд очиод одоо ингээл их сургуульд ороод сурчин гэж бодсон чинь нөгөө англи герман хэл сурж байгаад тэгээ хичээл мастерт хэлсэн чинь бүх юм англиар хэлсэн байхгүй. Тэгээ жоохон барьцаалдаад англи хэлний курс бүртгүүлээ баахан ингээл тойл герман англи тойл ухаал тэгж эхэлж ирсэн. Тэгээ тэр герман англи нэг дихцэглио цэг орг гэдэг Мөнхний их сургуулийн сургуулиас гаргасан нэг тэм төлөвлөгөө төлөө идэв. Тэрийг их ашигладаг гэсэн. Тэгэл тэрэн дээрээ суурлал за ямар тач ингээд нэг тойл ийм тойл байвал одоо ямар ч одоо юу гэдгийг ус үндэсэнд хэрэгтэй байд юм байна. Гэвд өөрийнхөө Монгол тойлон дээрээ сайхаар ус олддгүй байсан байхгүй. Тэгэхээр зэрэг эхний ээлжинд бол ямар тач зүгээр л нэг хайхад л нэг юм гараад ирдэг л олддог л тойл хий гэсэн. Тийм бодлоор бас анх зохиосон л доо. Прототайп гаргасан байна тий. Анхны цагур тий. Анхных нь бол ерөөсөө тэгж явж байгаа. Одоо сүүлдээ бол чанаржуулах тийм ээ. Сайжруулах одоо зардлах. Танах тэгвэл одоо ингээд гүнзгийрээд орж байгаа. За та тойл хийчлээ. Bollersoft компани ингээ алдаа шалгуур хийж байна тий. Тэгвэл одоо алдаа шалгуурыг яагаад хийж байгаа? Энэ яг таны харж байгаа өнцгөөс та ямар ирээдүйн боломжууд одоо шат дарааллыг харж алдаа шалгуур хийж байгаа? За тэгэл яг Монголын зах зээл дээр бизнес хийх юм бол ямар софтвер хийж болох вэ гэж бодсон л доо. Тэгэнгүүт одоо юу гэдгийг бусад одоо манай томоохон компаниуд интерактив гэдэг юм, Grab City гэдэг юм байгаа шүү дээ. Тэднэрийн загвараар явах гэхээр төгөрж өгөхгүйсэн байхгүй. Нэг л нэг том нэг бакины систем болоод байдаг. Тэгэхээр миний зорилго бол ерөнхийдөө персонал, приват хөв хүмүүст хэрэгтэй тийм ээ. Амьдралд нь хэрэг болох ямар софтвер яаж болох вэ гэж бодсон. Яагаад гэж бодсон гэхээр тийм том ERP ч юм уу санхүүгийн тэр програмууд бол за нэгдүгээр ус төртөө бас жоохон орооцолдох хэрэг гардаг юм шиг байгаа. Хоёрдугаарт жоохон найдваргүй санагдсан байхгүй юу. Хэрвээ тэ хэрглэж байгаа газар нь дампуурлаа үйлчлүүлэгчсэн цөөрөл бол ер нь жоохон найдваргүй. Зүгээр хувь хэрэглэгчдэг олноор нь масаар нь татаж чадах юм бол хизээж тэгж унахгүй юм байна гэсэн тийм үүднээс ямар софтвер Монголд хамгийн сайн хүн болгон хэрэглэх бол гэж бодоод за эхний ээлжинд яг спел чекер байх юм байна. Улсын хурлаар ороод засгийн газраар хүртэл 37 дугаар тогтоол гэж гараад ганц дүмэг сайдч хүртэл заавал энэ програмыг хийгээрэй энэ төр гэж яатсан юм лээ шүү дээ. Тогтоол гарсан сүүлд нь хэлсэн. Тэгэл гудамжаар явж явах хүртэл ингээл нийл алдаа тий. Тэгэхээр энэ мэн дээр нь бол зайшгүй хүнд бол хэрэгтэй байж таараа гэл. Тэгэл энэ нэг эхний ээлжинд гаргаад үзье. Тийм. Тантай дээр ярьж явах тэгжсэн шүү дээ. Ер нь бол ямар ч хэл компьютертай хуршиж компьютерийн хэл болж чадахгүй бол мөхөх гээд байна гэж хэлжсэн шүү дээ тий. Тэгэхээр танаа энэ бүтээгдэхүүнүүд чинь монгол хэлийг одоо энэ компьютерийн 900-д тий тестжүүлэхэд тусалж чадна гэж бодож байна. Одоо өөр юу хэрэгтэй? Чадна. Яагаад тэгэхээр эхлээд бид нар одоо тэр хөгжлийг дагаад хиймэл оюун руу орё гэж байгаа шүү тийм ээ. Тийшээ орохын өмнө одоо хэл маань контент маань ядаа зүв байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол анализ хийж чадахгүй шүү дээ. Бүх алдаатай контент дээрээс би яаж тэрнийг зүв утгаар илэрхийлээ гэж ойлгох юм те. За тэр одоо big data big юу гэдгийг энэ одоо машин лернингийн 90 үеийн дараа нь бол knowledge base гэдэг мэдлэгийн боловсруулалт эхэлнэ л дээ. Зарим нь одоо Европ том проектууд хийгдээд эхэлсэн. Юу ах вэ мэдлэгийн боловсруулалт гэхээр? За тэр бол одоо мэдлэгийн сүлжээ үүсгэн гэсэн үг. За neural network одоо semantic боловсруулалт гэж яриад байгаа шүү дээ, тийм. Semantic web builder гэж яриад байгаа шүү дээ. Тэрний сүрэл гэсэн үг. Ерөөсөө тэндээс мэдлэгийг шүүж авах. Одоо жишээлбэл би энүүгээр тийм ээ ширээ гүйж явна гэж хэзээ ч ярихгүй тийм ээ. Энд дээр ширээ байж байгаа юм байна л гэж ойлгоо шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл дотроос зөвийг мэдлэгийг одоо гаргаж ир тэрийг зөвийг гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. Утгыг ойлгоод дээрэс нь хэрэгтэй утгыг нь гаргаж ирнэ гэсэн үг тийм. Зөвхөн текст биш. Ойлгомжтой. За тэгвэл яг хуу бит хоёрын яриа яриад жоохон гик талтай болоод байна тийм. Тэгээ компьютер сонирхдаггүй хүмүүс байж магадгүй тийм. Тэгэхээр яг хуу бизнес талаас нь ярий.
За Bollersoft гэдэг компани ингээд өнөөдөр Bollertoil, Boller Spellcheck хоёр бүтээгдэхүүн гаргалаа. За та Bollertoil-ороо өнөөдөр энэ хоёр бүтээгдэхүүнтэйг 11 ажилтнтай байгаа тийм. За хамгийн доод талын цалин өгөөд аваа явуулаа гэхэд бас л их зардал гарна тийм. Тэгэхээр та яаж ингэж эрсдэл гаргаж олон хүн ажилд авбаа? Ер нь яаж болж байна? За тэгэл шууд ямар ч хүнийг цалингаар бас эхэлж барих бол хэцүү шүү дээ. Одоо миний ажилчтай тогтоож байгаа юм бол зүгээр л одоо том хар тий хаана өрөх гээд байгаа цэгээ эхэлж олж харах хэрэгтэй. Тэрний төлөө бүгдээрээ эрсдэл гаргах хэрэгтэй тийм. Өнөөдөр бид нар өсөж болно. Өнөөдөр бид нар баг цалинтай байж болно. Гэтэ маргааш бид нар тэр цэг дээр л өрөх хэрэгтэй. Тэгэх юм бол бидний ч амьдрал магадгүй монголчууд юм бүгдийнх нь амьдрал өөрчлөгдөж магадгүй гэсэн. Асар том тийм визионтой байгаа байхгүй. Тэгэхээр та тэр цэгнүүдээс овалцаач. Нэг гой цэг юу байна? Танай компанийнхны зорж байгаа нэг том засгийн зорилго. За яг энэ үгүй хэлэхэд Монголын энэ зах зээл дээр гаргасан бүтээгдэхүүнүүд маань тэгж айхтар мундаг тархаж амжаагүй. За Bollertoil мэдээж хүмүүс болгоо мэдж байгаа тийм. Boller Spell бол дөнгөж нодлон гараад тэрнээс хойш айхтар маркетинг энэ төр хийгээг болохоор ерөнхийдөө багтар л удаан л урагшилж байгаа л да. Тэгээ бид нар бол яг ерөнхийдөө дараагийнхаа цэгийг бас хитрхээ ол тавьчвал хүний итгэл үнэмш нь буурч штэ. Тэгэхээр жилээрээ гаргадаг юм. Одоо бид нар жишээлбэл эх жилийн цэг гэх юм бол олон улсын зах зээл дээр нэг бүтээгдэхүүн бол заавал иршүүлнэ. Тэгжиж ямар ч гэсэн Монголын хямралын үеийг бол эсэргээр нь даван гэж жоох нөгөө нууц бүтээгдэхүүн байгаа гэдсэн мөн үү? Мөн. Аха. Тэгэхээр та ямар зах зээлийг харж байна? Хамгийн түрүүнд гарах. За ерөн дээр бүтээгдэхүүн маань нэлээд продуктив шинжтэй бүтээгдэхүүн учраас ер нь Европын зах зээлээр л дамжиж гарах гэсэн бодолтой байгаа. Аха. Гэхдээ зүгээр энд сууж байгаа залуус дэлгэхэд бол IT-ийн бизнес бол яалтч Silicon Valley дээр тесрэлдэг тий. Яг тийм төрүүлдэг цэг нь болчиход байгаа шүү дээ. За яг би өөрөө одоо Европт амьдардаг бас олон жил байсан болохоор тэнд бас нэг жижигхэн тэгдэг хэсэлтэй тесрэлдэг цэг байгаа байхгүй юу. Сүүлийн үед бас стартапыг их дэмждэг болсон. Тэгэхээр зэрэг тэр давуу талаа ашиглаад нэр зочны талаар нэг зүйл танилцуулахаа марчиж Бадрал ах маань одоо бол Германд ажилладаг, Монгол руу ирэн буцсан компани удирддаг байгаа. Германы технологиор бараг л тасархаа номер 1 анхны их сургуулийг төгсөөд сургуультайгаа одоо ч гэсэн холбоотой тий ажилладаг. Анханд амьдарч байгаа тий. Тий анханд амьдардаг. Тэр зүг рүү явуул бас холбогдоорой. За тэгээд Германы маркет руу гарна гэж байна. Би нэг зүйл анзаараад байгаа байхгүй. Одоо ингээд Америкийн маркет жишээ нь Германд ч нөгөө нэг Mitfar юу лээ нөгөө машиныхаа хажуу талын хоосон суудал дээр хүн аваад би одоо Улаанбаатараас Дархуу орохвол бензинээ хуваагаад явдаг те. Энэ carpooling system гэдэг байгаа те. Mitfar юу лээ? Gligen Height те. Тэр сайт жишээ нь Германд амар олон хүн хэрэгэлдэг те. Яг энэ системийг Zimride, CarJoy гэл одоо өчнөө 10 сая долларын CarJoy миний мэдхээр 1.3 сая доллар, Zimride 8 сая доллар босгоод яг адилхан Германд болж исэн юмыг Америкт хийхээр болохгүй байгаа хгүй. Хоёулаа зампуурчиж байгаа тийм. Тэгэхээр нэг маркет болгоны онцлог байгаадах шиг байна тийм. Таны ажигласан одоо маркетуудын онцлогийг хэлээч. Германы маркет ямар, Америкийн маркет яад юу? Яагаад өөр өөр вэ? Миний харж байгаа Европын маркет бол илүү тийм прагматик хүмүүс байдаг. Тийм шоу хөөхн нэлээд бага. Америкчууд бол яг эсэргээрээ айгүй гоё дизайнтай, айгүй итгээд санаа, тийм шоу болох санаа байх юм бол тэр яг хол яваад байгаа шаарддаг. Зүгээр яг продуктив талаас яг прагматик хүмүүс одоо тийм ээ би одоо IT-г яг амьдралдаа үр ашигтайгаар яаж ашиглах вэ? Энэ програмаар миний амьдралд худалдаж авсны дараа ямар үр өгөөж өгөх юм те? Тэр талаас нь илүү хараад байгаа шиг гэдэг. Одоо би жишээлбэл нэг юу гэдгийг за нэг Word-тэй төсөөтэй нэг програм хэлээ гэж бодъё те. Microsoft Word шиг. Тэр нь үнэхээр гоё ингээд хэрэгтэй байх юм бол Европ хүмүүс бол аавна.
Мөнгө төлөх үү? төлнө. Аа. Америкчууд бол нэгэнт борд байгаа юм чинь тэрийг хичнээн гоё холгоо гаргаад ирсэн аахгүй. Аа. Тэр бизнес үл явахгүй. Ягаад гэвэл тэр итгээд биш байгаас тийм. Аа. Зүгээр л байсан юмыг нэг Адилхан юм ийцэн баг байна. зэрэг сайжруулсан байл гэж байна шүү дээ. Та өөр маркетуудыг юу сонирх уу? Одоо хятад ч юм уу? Зүүн даад ч юм уу? Хятадын зах зээл бол айгүй хаалттай. Тэрийг сонирхож байсан. Манайх ч бас нөгөө Монгол бичгээрээ Монгол бичгийн спел чек, Монгол кириллийг хооронд нь хөрвүүлэх энэ төр системүүд бас хийсэн шүү дээ. Аа. Яг зах зээл дээр гаргаагүй болохоос судалгааны л нэг дайвар бүтээгдэхүүнүүд болоод ирсэн юм чинь. Тэгээд тэрийг ямар тач өвөр Монгол руу, Хятад руу бас нэг зах зээлээ нээгээд ганц хоёр удаа бас очсон. Аа. Тэгээ харж яхад бол амар хаалттай юм лээ. Маш хаалттай байна уу те? Ерөөсөө тэнд Хятадын яг одоо жишээлбэл том хөвлөх үйлдвэрүүд яг барьцсан. Аа. Бүх юм. За одоо энэ бол юм байх хэрэгтэй гэл бидний хийсэн стандартыг шиг хөдөлж зөвшөөрөхгүй гэдэг. Та тэгэхээр таны тэр одоо шинэ Германд гарах гэж байгаа гэдэг бүтээгдэхүүн чинь хүний productivity-г буюу бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн гэсэн шүү дээ. Тэгэхээр яг хүмүүсийн зан чанар таарад ах шиг байна те. Хүмүүс бүтээлч чанараа одоо өөгшүүлсэн бүтээгдэхүүнд мөнгө цацах дуртай те. Монгол одоо болор төлөлийн хувьд монголчуудад ингээд ийм гоё ашигтай хэрэгтэй бүтээгдэхүүн хийчлээ. Одоо барууны инвесторууд тэгж яриад байгаа шүү дээ. Компаниуд хизээч яг мөнгө олох санаагаа шууд бодож олдгүй маа. Чи хүнд хэрэгтэй л юм хий, хүний хүсэж байгаа юм хий. Тэд нар дараа нь яаж хийж байгаа чанд мөнгө төлнө гэдэг байгаа байхгүй тий. Болор төлийг та яг тийм болгож чадж гин одоо хүмүүст хэрэгтэй байгаад байна. Болор төлөөрөө та хийх мөнгө яаж олж Ер байна? нь болор төл бол одоо бизнесийн үед манай бол айхтар тийм голддог бүтээгдэхүүн биш үү? Зүгээр хэрэглэгчдэд хүрээд маркетингийн чиглэлээр ашиглана гэсэн бодолтой байгаа. Гэхдээ яг хуу баннераар жишээлбэл зөвхөн Google-ээс хэд бол нэг 7-800 евро сартаа энэ төр ороод ирцэл үүдээ. 7-800 евро гэдэг чинь сартаа бол гайгүй шүү дээ тий. Google Ads-аар тий. Нэг их хүмүүсийн комментэр дээр нэг Google-ийн реклам гараад байгаа харагддаг үстэй. Ингэн болгохтой байлгүй. Гэтэ яг болоо л айдын яг хостын тэр серверийнхаа юм яхад. Тэр нь Монголын компаниудаас 50 гэснүүдийн 50-эл уг нь потенциал нэг аяг л дээ. Хэдэн хүнд үрж чинь болор төл рүү хэдэн ордын өдөрт? Өдөрт нэг 20 мянга гаруй хүн. 300-аас 400 мянган хандлт. 400. За тэгээд эх жилээс яг шинжил гарсны дараа баг зэргийн тим юу бол орох хөө. Бизнесийн болгох тий. За яаж хийх вэ? Та одоо энийг зөндөө олон опшн байгаа шүү дээ тий. Одоо нөө төлбөртөө нэг өөр үйлчлэгээ гаргадаг эсвэл жоохон үнгүү явуулж байгаа дахиад илүү эргэлтэнгүүт за одоо нэг ганц доллар төлчихөөч гэдэг юм уу тий. Та энэ модулуудыг яаж судлаа? Аль нь таарах юм шиг байна яванд? Болор төлөлийн хувьд бол зүгээр л угаасаа анх миний нөгөө зарчим бол одоо оюутан багтаа ингээ хэрэгэлдэг тэрэн шиг тийм улстай хэрэгтэй тойл гаргана гэдээ хийсэн гэдэг байна шүү дээ. Тэрийг бол хадгална. Одоо байгаа шиг яг одоо ашиглаж байгаа бааз дээр Монгол бичиг нэмэгдэж орж ирээд тэгээ яг үнгүү хэвээр төлбөргүй байж байна. Төлбөртэй дээр бол яг түрүүний тэр инноватив шинжилгүүд хийж байгаа гэдсэн шүү дээ. Тэдний бүгдийг холбоод тэгээд дээр нь бас яг social network маягийн юмнууд нэмж байгаа. Тэр маань юу гэхээр зэрэг зөв Facebook шиг биш л дээ. Ерөнхийдөө нийлж ном орчуулахад ямар хүндрэл гардаг үү тийм ээ? Тэд нар зориулсан. Эсвэл нэг тийм мэрэгжлийн нэр томьёоны тойл зохиоход ямар хүндрэл гардаг үү тийм ээ? Нийлж жагаад хилцэж жагаад төлөндөө ингээд төлөө үсгээд тэгээд тэрийгээ дундаасаа ашиглаад явах боломжтой. Collaborative platform гэж яриад байгаа тийм. Нийлж жагаад зөв контент бий болгодог автоматжсан. Тийм боломжууд нэмж байгаа. Тэгэл за тэгэхээр маш их development одоо программистуудыг байнга цалинжуулж явах хэрэгтэй болно тий. Та бизнес талаас яг хөө бизнесийн сургуулийн дээр сураг байгаа тий. Сураг. Тий. Тэгэхээр хараадахад маш олон компаниудыг хараадахад ингэж явж байгаад ирчээр явж байгаа яаж хийж байгаад нэг бизнес ч юм уу яг цэвэр маркетингийн хүн хэрэг болдог нэг юм үе дээр очдөг юм шиг байна л да тий.
Тийм. Яг өөрөөсөө за би ингээ компьютер хүн чадахгүй юм байна гэдэг те. Та тэгэхээр тэр юм дээр очсон уу? Цаг дээр. Ер нь ирсэн дээ. Аха. Бодлонгоос хойш бол одоо баг сургуульд нь сураад одоо заавал сурах албагүй шүү дээ. Тий. Өчнөө ном байна, өчнөө интернетийн төлөвлөгөө байгууллагууд байна. Тэгэл тэндээс сүүлийн үед бол одоо тэр талын юм бол асрыг уншиж байгаа шүү дээ. Мэргэжлийнхаа номноос илүү. Таны ганц хоёр ойлгож байгаа нэг хэвээр за энийг ёстой ойлгох хэрэгтэй шүү гэмээр юм юу вэ? Бизнес талаас. За яг инженер хүмүүст бол алдаа байгаа юм л да. Бизнесийг нэг сайн ойлгож өгдөг. Анх би бизнесийн тухай уншаад энэ бол дээрэмч юм байна гэж бодчих. Тэгээд сүүлдээ ойлгоо те. Аливаа байгууллага бол ер нь эхлээд ажиллахын тулд үйл ажиллагааны зардалыг нэг нөхөх ёстой тий. За ийм юмнууд байх ёстой. Тэгжижил амжилт гаргах ёстой гэдгийг нь бол явандаа баг багаар ойлгоол. Тэгээд нодлон баг одоо энэ жилээс ахуулаад нэг маркетинг компанитай хамтарч эхэлж байгаа. Байхгүй бол хамтарсан дээр байна уу тий? Ер нь хэлэх. Ерөөсөө цаашаага хол явъя. Үнэхээр бизнес хий гэж байгаа л ганцаараа яг мэргэжлийн. Тэгээ маркетингийнхаа тэр компанийнхаа хувийг өгж байгаа юу эсвэл зүгээр шууд төлбөрийн төлөөд өсөлж байгаа. Төлбөрийн төлөөд эсвэл хувь өгөө ашиг өгөөл. Тэгээд явъя гэж төгсөж байгаа. Харин харагдахад ер нь тим юм шиг байна. Тэгэд зарим нэг компаниудын алддаг алдаа нь болохоор яг цэвэр тэгээд маркетинг ч юм уу борлуулалтын ажлыг үнэлж чадахгүйгээсээ болоод өөрсдөө их зүтгсээр хагаад ингээд операцийнхаа зардалтаа алуулдаг юм шиг байна тийм хэцүү. Яг сүүл бид нар болор спелийг гаргасны дараа яг мэдсэн байхгүй. Онлайнаар гүйлгээ хийж болно гэсэн тийм. Тэгэл зарим нь онлайнаар хийдэг. Тэгэл 1000 гаруй 1500 хэрэглэгчтэй болоод ирэхээр зэрэг байн гуцтандээ ингэчлээ ингэрээ тэгмээр байна. Төлбөр орсон уугүй яаснаас болоод бүр түүхтэй дахиж нэг процесс үүсэж байгаа байхгүй ажил. Тэгвэл манайх ч юм бол 8 хэд компани биш шүү дээ. Зүгээр яг IT-ийн мэргэжлийн програм компани шүү дээ. Тийм учраас тэр ажлаа аутсорсын маягаар ингэж шилжүүлэхгүй бол нөгөө нэг барьж байгаа фокус алдагдах гэдэг байна. Яг тодорхой фокустай тодорхой зэгтээ тэрэндээ хүрэл гэж явахгүй бол хажуугийн процессоос ингээ олон юм ингээ зэрэгцээ тэр болгоныг амжуулна гэх юм бол ер нь замхрах. Тэгэхээр компаниуд нэг ийм асуудал тулгардаг юм шүү. За та ингээд маркетингийн хүн авлаа. Тэ маркетингийн компани хүслүүд авлаа. Тэд нар чинь танд нэг юм хэлээ. За чи одоо инг на бүтээгдэхүүний чи өөр нь буруу байна. Дахиад шинээр гарга. Боршуураа ингэж хий. No тэ. Бөө юм хэлэнгүүт танд ингээд санал зүрдэг тэ. Тэгэхээр нөгөө хүн чинь бүр таны харж ирсэн шал эсрэг юм яриад идэг ч юм уу. Тийм тохиолдол гарсан уу танд? Гарсан. Энэ үед та шууд болт хийсэн үү одоо яасан? Одоо шууд болт хийж байгаа. Тэгвэл болиол гэсэн үү тэ? Одоо ерөөсөө бизнес юм бол тэр хүмүүс нь мэдж байгаа тийм. Бид нар бол ямар ч гэсэн манай үйл ажиллагаа л зовлонгүй явах хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг зорилго бол Google-с ч илүү Google-д ажиллаж байгаа манай ажилчид Google-д ажиллаж байгаа хүмүүсээс илүү зайлаа авах хэрэгтэй тийм. Тийм л зорилго тавиал тэгээд хөргөлж байгаа. Утахгүй тэхүүлгүй тий. Утахгүй. Утахгүй л. Таны тэр юу ч их таалагдлаа ажилчтайгаа ингэж байнга ингэж алсын хараа жил болгон өгчтэй. Нэг зоригтой байлгаж явдаг гэд тэр чих таалагдлаа. Та ажилчтайгаа ингэж зах цухаас нь бас ямар тэднэрт боломжуудыг нээж өгч юм. Жишээ юу вэ? За яг хоо манай компани би өөрөө яг энэ мэргэжлэр 96 оноос хойш тэгээ суралцаад ажиллаад явж байгаа болохоор бас гэж хамаагүй туршлага хөрвдлөөс л да. IT-ийнхаа програм бичдэг ч юм уу. Одоо би ч өөр програм хангамжийн архитектор гэсэн алуун тушаалтай шүү дээ. Ерөнхийдөө энэ програмыг хэдүүлээ нэг ингэсгээд хийчихгээл үндсэн архитектурыг гаргаж өгөөл. За тэгээд дээр нөгөө хөгжүүлэх процесс төслийг өдөртөх тийм ээ. Багаар яаж хэдүүлээ нэг босгож ирэх үү гэдэг талаас нь дэмжлэн дэмжиж явж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд бол яг хуу мэрэгжил талаасаа нэлээд хамгаалттай бол бэкграундтай байгаа л гэсэн үг л дээ. Тэр утгаараа бол танаас сурах юм их байна тий. Бас за тэгж хэлж байгаа юм да. За чи өөрөө бас гитэмст энэ сурж ирсэн хүмүүс байгаа юм.
Системс би багшилж байсан. Мөсийн МТС бас багшилж байсан. 1 жил. Тэгээ багшилж явахдаа ер нь хүүхдүүдээ бас шилж сонгож санал тавьж байсан. Ер нь тэр хүүхдүүд маань бүгд ирсэн дээ. Аа. Тэгэхээр би яг танаас ажлаас ч холбоотой асуух гэж байгаа мартчихлаа. Ер нь бол бодоод байгаа байхгүй. За компаниуд ингээд явдсан байжээ. Ажилтаа ингээд эхнээс нь аваад ингээд тгийгээд явж гин тэ. Гэхдээ ихэнх IT-ийн компаниуд миний мэдхээр анх эхлэхдээ за би тэнд очиод exit хийх буюу компани зарна тэ. Тэр бол миний амжилт гэж бодоод байгаа шүү дээ. Одоо Америкт бол жишээ нь яагаад вэ гэхээр team компаниг 2 жил боожуулаад анх $300 үнэлгээтэй байсан 2 залуу суужсэн нэг лаптоптой компьютертэй тий байсан бол 2 жилийн дараа тэрийг 1.2 тэрбумаар зараад яг хот Google-д зараад гарч яваад дараагийн гой бизнесээ хийгээ явчихдаг ч юм уу тий exit minded бизнесүүд байгаа. А танаа бизнесийн хувьд тиймэрхүү зорилго байна уу? Яг түрүүн би хэлсэн олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн гаргая гэвэл бас тэгж болно шүү дээ. Аа. Ямар би заавал тэр үнийг зөвхөн болор софт хийсэн гэдэг тэгээд гаргахгүй шүү дээ. Аа. Silicon Valley-д өнөөдөр 50 компани өдөрт байгуулагдаад 45 дампуурж ийн гэж яриад байгаа тийм. Тэр чи яг үүндээ 50 продукт гараад 45 продуктанд дампуураад байгаа байхгүй. Продукт болгоны ард нэг компанид өнөж хараад байна шүү дээ. Продукт нь зарагдахгүй бол дампуураад байна тийм. Аа. Тэгэхээр тэр ингээд алсын өнцгөөс харж байгаа шиг тийм өндөр эрсдэл биш байна гэж хараад. Аа. Ерөнхийдөө яг нэг продуктын санаа гарлаа тий. Тэрүүгээр нэрлээд нэг компани байгууллаа. Дампуурлаад ард нахад өөр оролдлого зөндөөлүүлж байгаа зү. Тий. Оролдлого сайд оройд нь гарна гэж үзээлээдэг байл. Тэгэхээр нэг юм байгаад байгаа шүү дээ. Хүн за та нэг бүтээгдэхүүн бий болголоо тий. Өнөөдөр за софтвер ч юм уу гутал хийчлээ. А энэ гутлын чинь үнэлгээ гэдэг юм та гарахтаа за энэ бол 30,000 төгрөгийн үнэтэй гутал гэж гаргах чинь гутаа 2 жилийн дараа би энийг тэдэн мянган доллар болгоно гэд зорилт тавьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та өнөөдөр жишээ нь болор софтын болор тойл гэдэг дикшнеригийн үн гэж үнэлгээ гэж юм байгаа тий. Тэгэхээр энэний үнэлгээг та ингээд яг энэ дараа жил хий тэдэр үнэлэгдэх болов гэсэн тийм баримжаа байдаг уу? Яг нэг өгүүлэхэд нөгөө нэг програм хангамж авахтаа жуулгах гэж болсон шүү дээ. Тэр чуулганд ерөнхийдөө оюуны эмчийг барьцаалаад зээл болгодог болёо. Нэг компаниг жишээ болгож аваад энэ үнийг хэрэгжүүлъя гэдэг тэр жишээ компаниар манайхыг сонгож ирсэн. Аа. Тэгээ тэрэн дээр яг хамгийн олон хүнд хүрснээр нь болор төлөвийн үнэлгээг хийгээд тэр 77 саяар үнэлгэсэн шүү дээ. Аа. За ийм үнэлгээтэй юм бий болсон. Тэр 77 сая. Тэр нь бол одоо жишээ нь Google Translate монгол хэлтэй болчлоо тий. Google-ийн танаас одоо наадах чи авъя гэсэн л хэлбэтэй бодвол тий. Тийм санал ирж ийсэн. Тий. Тэр 77 сая гэдэг чинь 2010 сая доллар уу? Тий? Арай өрөхгүй гэхдээ. Тий, арай өрөхгүй. Бараг сая долларын үнэтэй бүтээгдэхүүн гаргацсан байна тий. Яг энтэй адилхан ингэж байгаа байхгүй. Одоо Instagram-ийн чи анх нэг 2 залуу хийнгүүтээ дараа нь 26 ажилтнтай байхад нь ч гэлөө 1.2 тэрбумаар Google Facebook зарцсан тий. Ойрхон жилийн дотор. Тэгэхээр бүтээгдэхүүний үнэлгээ ингэж амар өсөд байгаа юм л та анзаараад хахад та одоо юу гэж бодож байна? Монголд өнөөдөр тэгвэл бараг сая доллар төгссөн ийм үнэлгээтэй IT-ийн бүтээгдэхүүн боожуулж болж юм те. Таны ерөн баримжаагаар бүр ингээд максд нь толхий гэвэл хэр том үнэлгээтэй IT-ийн бүтээгдэхүүнийг Монголд боожуулж болох вэ? Мэдээж шууд үнэ хэлж болохгүй шүү дээ. Гэхдээ ерөн баримжаагаар. Ер нь яг Монголд боожуулна гэдэг бол бас хэцүү асуулт байна л да. Би бол тэгж бодоод байна. За нэг макс 4 сая доллараар үнэлэгдэх IT-ийн бүтээгдэхүүн ингээд боожуулж болох болов уу гэж боддог. Та юу гэж бодож байна? Ямар үндслэлээр? Яг нэг айхтар тийм үндсэл байхгүй шүү дээ. Ер нь баримжаагаар. Ер нь бол би яг бодоод байна л да. За нэг одоо жишээлбэл болор спел чекер дараагийн бүтээгдэхүүн маань
болор төлөөс илүү үнэлэгдэх болов гэж бодож байна. Ягаад гэвэл хүн болгоно өнөөдөр англи хэл сурж байгаа хүмүүс биш шүү дээ. А нөгөөх маань бол яг монгол хэл дээр суурилсан бүтээгдэхүүн учраас тий илүү олон хэрэглэгчид өдөр тутам заавал хэрэглэх тийм продукт болох болов гэж бодож байна. Тэрийг бол тэр өнцгөөс нь харахад нэг 3 дахин илүү болор төлөөс дэше явах болов гэсэн. Тийм нэг тэгэхээр баг 3 сая хэрэглэгчэд тооцоод ч юм уу тий. Тэгээ харахад бол нэг тэр орчинд болох байх гэж байна. Тэгэхээр болор спел чекийн хувьд хэрэглэгчд нь ер нь байгууллагууд голцсон байх юм уу? Зөвхөн хувь хүмүүс байх юм уу? Одоогийн байдлаар голдуу байгууллагууд байгаа. Тэр дотор төрийн байгууллагууд байгаа. Тэгээ сая чинь нэг хямрал боллоо балаа гэл ингээл ерөнхийдөө жоохон барсал та. Зүгээрээ эхэндээ гайгүйсэн. Гэхдээ тэр үл яг хөө төр зургийн нэг дарилга биз. Тэндээс нэг яагаад байгаа юм байхгүй л дээ. Хямрал гэснээс нэр ихэнх стартапууд ингэдэг гэсэн. Яг хөө тэр цахиурын хөндгийн блог бичдэг хүмүүсийг ингээ хөрөнгө оруулагч нарын юмыг уншиж байхад айгүй олон компани бүтээгдэхүүнийг гаргахаа хойшлуулт юм байна л да. Хямрал болохоор тэг ингээ хоошоо сууж муугаал идэм байна л да. А зарим нөхдүүд юу гэдэг вэ гэхээр хямралтаа тусмаа чи гараа гэдэг байгаа байхгүй. Хямралтаа тусмаа чи ороод тэн дотор байж нөгөө хүмүүс чи айцсан байгаа юм чи ганцаараа ор гэдэг байгаа байхгүй тий. Таны хувьд тиймэрхүү тактик байгаа юм? Ер нь бол тэрийг хойшлуулах шаардлага юусоо байхгүй. Хамгийн сайн бүтээгдэхүүн үргэлж 80% таа гэж үлгэж байна. Нэг бол тэг гаргачлах хэрэгтэй. Хямралтаа ч гэсэн сайн л юм бол зарагдах л ёстой шүү дээ тий. Ер нь бол гаргах ёстой. Тэгэхээр болор спел чекийн хувьд та борлуулалтын асар том асуудалд орсон гэсэн шүү дээ. Тэ анханасаа яг нөгөө цэвэр ингээд борлуулалтын мэрэгчлэлтэнтэй хамтраагүй учраас та юу хэрэг хугацаа алдсан бэ? Спел чекрээ гаргаснаас хойш. Одоо ер нь баг 8 сар эхэлж байна. 8 сар бол ерөнхийдөө тийм зогсонгүй байдалтай удаан. Явсан. Идэвхжлэлтэй өгөхгүй тий. Борлуулалтын өгөхгүй. Ерөнхийдөө шууд тесрэлт ийн гэж харж ирсэн чинь ер нь тэгээд. Тэгэхээр таны одоо яг ингээд тесрэлт хийж чадаагүй чинь гол алдаа юу байсан бэ? Одоо ингээд анализ хийж байхад. Хүмүүс л өөрөө хүргэж чадаагүй. Жохон за манай төл байна. Тэгээд ингээд хүмүүс мэдж байгаа юм чинь болох байлгүй гэдэг. Ер нь тэгж тэр маркетинг дээр л юм алдсан дөө. Тэгэхээр та болох байлгүй гэдэг юмар явж байна гэдэг чинь та ямар нэгэн датанд суурилсан одоо бодлого байсан байх гэсэн үг тийм үү? Төл дээр байгаа хэрэглэгчтэй хараад тэгээ ер нь жоохон бардам. Тийм. Тэгэхээр таны яг тэр нэг хандлт авч ийн гэдэг чинь яг үнэндээ таны борлуулалтын дата болж чадаагүй юм тий. Тийм. Тэгж ойлгож байна. Одоо та ингээд шинэ тактик энэ төр боловсруулж байна. Ер нь энэ бүтээгдэхүүнийг маань 48,000 хүн үзээд тийм ойлголт авцсан байгаа гэдэг энэ баримжааг одоо яаж энэ датагийн цуглуулж байна? Тиймэрхүү мэдж байгаа юм. За ерөнхийдөө тэрийг бол боловсруулж байгаа л да. Одоо яг тэр хамтарж байгаа маркетинг компани дээр бол бүр нэлээд нарийн боловсруулалт хийж байгаа. Үн үртэл болохгүй байна гэж бас бөөл юм болоод яваад байгаа шүү дээ. Тийм. Үн чинь бас их одоо борлуулалт тасрах нөлөөлдөг юм гээд байгаа шүү дээ. Зөөр нэг одоо $3 5 цент гээд тавихад зарагдгүй мөртлөө 299 гингүүт бүр амар зарагддаг те. Эсрэгээрээ бас зарагдж байна. Тийм, эсрэгээрээ ч хийж магадгүй те. Apple бас анх гарахтаа те. Хямдхан байсан шүү дээ. Тэгээ хүмж доохгүй. Нэг тийм чанартай ч гээдгүй байсан. 80-аад онд бол тэр Commodore энтри хажууд бол муу гэдэг байсан те. Тэгэл явсаар агаал сүүлд яг гарч ирсэн тэр цэг нь бол шууд үнийг нэмсэн шүү дээ. Дизайнын тултал нь өгжүүл. Үнийн тултал нь нэмвэл. Тэгээд тэгсэн тэгэл зах зээлийн хандлага шал өөрөөсөн. Тэгээд иймэрхүү жишээнүүдийг хараад байхаар яг инженеруудын ойлголт дутаад байгаа. Тэр их сайн. Яг байцтай биш санагдав. Тэгээд надад бас энэ би өөрөө бас инженер хүн л дээ. Тэгээд надад бас энэ борлуулалт талын юмнууд аягүй сонирхолтой санагдаад байдаг. Өнөөдөр компаниуд яагаад big data гэдээ яваад байна гэхээр за болчих байлгүй дээ гэд нэг худлаа хүн тавиад гарангууд юусоо юу зарагдахгүй те. Тэгэхэд яаж хийж байгаа нэг дата цуглуулаад тэрэн дээрээ анализ хийгээд за ингэж юм байна гэд нэг тактик боловсруулалт тэр нь амар яваад идэх те. Таны одоо таамаглаж байгаагаар худалдаа авахч чи ер нь яг хаагур байна. Хин та төрийн байгууллагууд гэсэн те. За хувь хүмүүс гэж бодъё. Тэгвэл яг хэн худалдаж авах вэ? За тэрэн дээр бол яг зүгээр
анх бодож байхдаа бол Монгол хүн болгон худалдаж байгаа гэсэн тийм бодолтой байсан. Одоо энэ маань бол жоох өөрчлөгдсөн байгаа л да. Ерөөсөө хүн болгонд гэдэг тактик чинь буруу юм байна гэж. Аа. Тэрний оронд харин эхлээд одоо юу гэдгийг нэг чиглэсэн домен салбарт гаргаад тэндээсээ ингэж тэлэх маягаар явахгүй л шууд тэгж масс зөрүүлж юм хийн, масс зөрүүлэн бусдад ингээд бодоод байх юм бол бас алдаад болд юм л да. Аа. Тэгэхээр одоо бол яг хөөхөр зүгээр нэг тийм нэг давхраг үүсгий. Тэр маань ямар байх хэвээр вэхээр билийдэгчээр арай болохгүй л да. Манай Монголд одоо тийм давхраг байгаа ч үгүй ч бараг л байхгүй. Зүгээр алдаатай нэг үзий яддаг тийм. Энэ арайчтай юм байж болохгүй тийм. Бид нар ийм бэлэн байж хаад ингэж болохгүй ч гэдэг юм. Тэгж нийгмийг бас нөгөө талаас өөрийнхөө стандартыг тогтоож идэв тийм. Тэгээд нөгөөдүүл нь тийшээ тэмүүлдэг бас тэмүүлэлтэй тийм. Би эдний хүмүүсийг алдаагүй үчдэг болчихсон. Би ер нь тэр давхар тэр хүрээлэлд орох юмсан гэсэн тийм хүрээ үүсгэх юм л гэсэн тийм тактикл барьж байна. Зарим брэндүүд ингэж байна шүү дээ. Одоо чинь Pinterest гэдэг компани байгаа тийм. Pinterest-ийн ярьжсэн байхгүй. Манайх эхний 2 жил бүр ингэж гурайтхын дээр гурайтсан. Бид нар бүр ингэж апартментийнхаа рентийг төлж чадахгүй болоод ээж аав найз нартаа бүгдэнд нь өр тавиад тий. Тэгээд анх Pinterest-ийг хэрэглэсэн ийм момент үүсгэх тийм маск гэж таны яриад байгаа наад эхний маск тий үүсч өгөхгүй байхаар нь ерөөсөө 7 хоног болгон апартментаа парти зохиодог болсон юм байна л да. Тэгэл партийн дээр лаптопнууд гаргаж тавьж байгаа л за манай ишээ ямар ч гэсэн нэг хэрэгэл ингээ ор гэж бүр механикаар тэгдэг байсан юм байна л да хүчээр. Та одоо яг тийм эхний энэ масаа яаж үүсгэх гэж байна? Яг нэг дараагийн хүмүүсээ урд татдаг нэг юм хүчтэй бүлгээ. За ер нь бол одоо манай маркетинг хамтарж байгаа газраас хүн хэд хэдэн зөвлөмж гаргаад байгаа. За бидний зүгээс мэдээж хэрэг тэр Монгол хүний сэтгэхүйдэнд тааруулах хэрэгтэй ч гэдэг юм тий. Өмнө нь бол бид нарт бол юм байгаагүй шүү дээ. Зүгээр л нэг даунлоад хийгээл авчвал амар тэгэл түлхүүрээ хийгээл ороод явчихвал. Шулуухан өөрт нь амар штэл гэдэг байсан. Тэгтэл наазах нь одоо ингэж юу гэдгийг хүн хүндээ бэлгэлэхэд наадах ч юм бүр өстой бүр хаач байхгүй алмаас чиг болгоч гэдэг юм тий. Гэвчлэн тэгэл янз бүрийн үнэтэй зөвлөгөө өгж ил байгаа. Тэгэхээр энэ маасыг бол түрүүний хэлдэг бас хүчээр одоо хэрэглүүлэх тийм ээ. Тэр хандлагыг ч гэсэн ер нь харагдаж байгаа л да. Нэг одоо юу гэдгийг маш сэтгэл хангалуун байгаа зүйл маань юу гэхээр манад ирж байгаа нэмэгдэж ирж байгаа үйлчлүүлэгч маань дандаа нөгөө хэрэгжилж байгаа үйлчлүүлэгчээс мэдээлэл авсан байдаг байхгүй. Аа за. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа хүмүүс маань үнэндээ мөн сэтгэл хангалуун байна. Хажууд нь харсан хүмүүс бол горхоосч юм тийм ээ. Тэгээд дамжиж ирж байгаа гэдэг утгаараа энэ бол амжилтанд хүрэх юм байна л гэж хараад байгаа шүү дээ. Тэгээд тэр маань болохоор одоо үндсэндээ 1000 гаруй хэрэглэгчтэй болцсон учраас тэднэр дээрээ суурлахад цаашаа явах нь бол тийм бас нэг зам харагдаж байгаа зү тийм ээ. Тэгээ ер нь нэг аз жаргалтай хэрэглэгчийн цаана ер нь хичнээн хэрэглэгч байгаад шүү. За яг одоогийн байдлаар бол 1.5 хүн бол золт ирдэг. 5 хүн золт ирээд байна тий. Нэг өрөөнд баг нэг тийм зохион байгуулалтаар сууд юм байлгүй тий. Гэхдээ айгүй нэг сони юм ингээ анзаарах ингээ том датаг анзаарахаар айгүй тийм сонин одоо нэг хүний цаана 5 байдаг гэдэг шиг энэ итгэмээргүй юм шиг мөртлөө яг үнэхээр энэ зүг тогтол харагдал идэм байл л дээ тий. Яг бид нар ч гэсэн анх одоо ямар маркетинг хийх үү яах үү гэл ингэсэн чинь гайхаал тэгэл бас уучраа болохгүй хэсэг байсан байхгүй. Тэгэл одоо яг ямар арга байна гээл ингээл хараал байхаар зэрэг сүулдэ ингээд хамтж байгаа хүмүүсээс та хаанаас мэдээлэл ав яав тий. Вебээр ороод авчихгүй гэчүү гээл асууж эхэлсэн. Тэгээд тэгсэн чинь ер нь баг 70-80% нь зүгээр л миний ажуугийн хүн ашиглаж ирсэн. Тэгэл тэндээс хараал хүрээдэрлээ гэсэн. Тийм судалгаа орж ирж байгаа байхгүй. Тэгээд за тэгвэл одоо яг тэрэн дээрээ сүрж авах хэрэгтэй. Олон хүнийг хэрэглүүлээд биед нь харуулад авах систем бий болох хэрэгтэй юм шүү дээ тий. За одоо та Герман руу ингээд бүтээгдэхүүн гаргана гэж байна. Манай Монгол залуучууд бас бодож байгаа тий. Бид нэр зөвхөн Монголын зах зээлд зориулсан юм ихгүй олон улсад гарнаа гэдэг чинь тийм үү? Олон улсад гарахын тулд ер нь яг ямар гол юм таны хэлсэн одоо ингээд point очно гэсэн шүү дээ. Ямар гол өртөөнүүдээр дамжиж тийм бэ?
юуг бодож явж явах хэрэгтэй цаашдаа. За эхлээд бол санаа бол хэмч байдаг тийм ээ. Санаа бол чухал биш. Манайхан болохоор яг би Монгол хүмүүсийг хараад байхад санаа хэтэрхийг чухалчлаад байгаа юм санагдав. Амар гоё санаа олж ижил амжилтанд хүрнэ гэж бодоод байдгийг ч юм уу тий. Тэгтэл зүгээр өөрийн яг хөө ингээд туршлага дээр харж яхад бол санаа бол өста хаасаагүй хөвжил байна, нисчил байна. Хинтчил гаргаж болтгол зүйл. Гол нь хийгээд за ийм амар одоо гэдэг нэг амар супер санаа болсон. Тэр нь амар комплекс байвал хизээч хийхгүй байсараа, дийлэхгүй байсараа өнгөрнөөс тий. Тэгэхээр тэр маань симпл байх хэрэгтэй. Хялбархан тий. Хялбархан бөгөөд одоо яг хүн хэрэгтэй юм байвал гэдгээсээ л зурж авч харсан дээр штэ. Тэгэл тэрийг шууд хийгээд гаргана гэл эхлээд хийх хэрэгтэй. Тэгээ нэг 50-60% дээрээ ч юм уу тий. Хурж ирээд нэг өөрт нь нэг тийм нэг перспектив ерөнхийдөө яаж явах нь нэг тийм мэдрэмж төрнө штэ. За энэ юу нэгээд нэг хэдэн сарын дуусах юм шиг байна, дараа дуусах юм шиг ингэхээр миний харж байгаа бол дараагийн ээлжинд хөрөнгө оруулах чана олох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор зэрэг өөрөө бие дагаад явхад бол үнэхээр хүндрэлтэй тийм. Би өөрөө бас тэгж үзсэн штэ. Тэгээд та бол гэхдээ өөрөө гүрийцсэн штэ. Тэгсэн. Тийм танаа компани чинь тийм. Тэгсэн. Одоо дараагийн энэ бүтээгдэхүүнээс ахуулаа би бол яг шууд хараад байгаа юм бол тэр бизнес акселераторууд гэж яриад байгаа тий. Тэр л юусаа зам юм байна гэж хараад байгаа. За. Яагаад тэгэхээр зэрэг альва хүн бүтээгдэхүүн санаа орлоо бүтээгдэхүүн болголоо тэрийг яг дэлхийн зах зээл дээр байрших хэмжээнд тултал нь хөгжүүлнэ гэдэг бол асар хэцүү. Харин тэр акселераторууд болохоор зэрэг максимал бараг нэг 120 мянган доллар л өгж байгаа. Максимал да. Тэгэхээр тэрэндээ чухал биш. Тэр бүтээгдэхүүнд фидбек өгч, тэр бүтээгдэхүүний болохгүй байгааг нь хэлж, тэр бүтээгдэхүүнийг яг жинхэнэ төгсчүүлэх тэр санаануудыг нэгч өгч. Дээр нь тэр компани одоо яг хөгжүүлэх процессыг нь сайжруулад өгч байгаа байхгүй. Хурцсахгүй гэдэг. Тэр нь бол ерөөсөө одоо ноу хау гэх үү те хамгийн үнэтэй чухал барьж авах зүйл нь тэр байна л гэж хараад байгаа шүү дээ. Та хэрвээ одоо ингээд дөнгөж 2008 оноос эхэлж байхад манай одоо IT парк дээр чинь ингээд явж байгаа шүү дээ. Стартап Mongolia дөрвөн бүс байгууллагаас явуулж байгаа. Startup Next гэдэг хөтөлбөр одоо гарч эхэлж байна те. Инкубатор явж байна. Та бол шууд орох байсан уу? Инкубатороор дамжих байсан уу? Манайх бас дамжсан шүү дээ. Тарах бас дамжсан. Дамжсан шүү дээ. IT паркт байсан 2 жил. IT парк за. Тий шилдэг компани, шилдэг төгсөгч болоод тэгэл гарсан шүү дээ. Гэхдээ манай инкубатор бол яг тэр түрүүний миний яриад байгаа шиг акселератор биш л дээ. Зүгээр энэ байраар хангаал дээ. Нэг 5 хүн, 4 хүн цуглараад суглах орчинд гэл бүрдүүлж өгснөөс биш. Нэг айхтар бас тийм үйл ажиллагааг мэрэгжлийн түвшинд хүргэх дээ. Тэндээс эргээгээд юу гэдгийг бизнесмэнүүтэй холбож өгöd тэгээд цаашаа ингэж гаргаж өгөх жинхэнэ тийм мэрэгжлийн процесс нь байхгүй. Зүгээр нэг материаллык байрын өнгөлөх юм уу тийм л үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр та Германд ингээд олон жил болчихлоо. Герман бол яг Америк шиг тийм буцсан газар биш ч гэсэн ер нь бол чанга штэ тий. Чанга компаниуд их гардаг тий. Германд ер нь сайн компаниуд яаж төрөөд байна? Таны анзаарснаар. Яг германчууд бол өөрөө суураараа инженерчүүдийн орон, техникийн орон, технологийн орон бааз амар сайтай, суур сайтай. За тэгээд тэрүүгээрээ бол яг тэр одоо бидний мод болгож яриад байгаа инновацийн тэр бүтээлүүд зүгээр л ундарж л байдаг. Тийм л газар гэж боддог. Яагаад суур их сайтай учраас тэрүүгээрээ бол ингэж гардаг. Нөгөө талаас бол би одоо Германы зах зээл дээрээс нэг айхтар тийм том тесрэлт юм гэж харахгүй байгаа л да. Тэнд миний хийх гээд байгаа юм хөр Европын стандарт гэж нэг өндөр юм байдаг. Европт хэрвээ манай бүтээгдэхүүн үнэлэгдэж чадах юм бол дэлхийд дахинд бол үнэлэгдэнэ гэсэн тийм нэг тийм бичигдээгүй нэг тийм хууль байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нь барьж аваад байгаа байхгүй. Ямар ч гэсэн үнэлүүлж үзээ.
Тий. дэлхий рүү гарчдаг тийм. Европ бол тэгж амар ингэж их одоо юу гэдгийг мөнгө ингээд цуглуулад шууд босоод ирэх тийм газар биш. Тэгэхдээ өндөр стандарт чанарын шаардлагатай байдаг учраас брэнд гэдэг юм уу тий? Тэрэн дээр бол маш том төлөв зөвнө. Тэгж л хараад байгаа. Тэгэхээр Монгол залуучууд яг уу програм бичиж байгаа залуучууд байгаа, эсвэл дизайн хийж байгаа залуучууд байгаа тий. Яг ингээд гадныхантай асар их хугацааг өнгөрөөд ингээд гүн мэддэг болоогүй байгаа ерөнхийдөө тий масс маань. Тэгэхээр биднэрт ерөнхийдөө нэг ийм бодол өгдөг штэ. За Германд очиж өрсөлдөн гэхээр бид нар яг тийм хэмжээний сайн мөн ч юм уу биш ч юм уу тий. Яг Герман залуучууд хэр хол тасарсан байгаа. Ер нь бид нар тэднэртэй өрсөлдөх боломж байгаа мó? Яг оюуны хувьд. Яагаад уучлахгүй байж тээ. Тэд нар айдас байдаг уу? Ер нь миний анзаарч надад л жоох айдас бол байгаа. Яг үнийг хэлэхэд. За яг ингээд Америк залуучууд яг айдсыг ярих юм бол Герман хүмүүс бүр их байгаа. Тийм үү? Бид нар ч харин ч айхгүй дайрдаг хүмүүс шүү дээ. Тийм үү? Тий. Харин ч эрсдлээс айдаг хүмүүс шүү дээ. Юурээс өдлөхгүй. Ундагийн байгаад байхад тэгэл хажуугаас нь дайрж орж ирэл төрүүлэл тэгээд Япончууд ч ялгаагүй аймхаал хүмүүс шүү дээ. Тэр нь бол айгаа хэлсэн биш үү те? Айх хэвээр хэрэг. Адилхан үзэл юм байна те. Анзаараад байгаа юм. Би ингээд Дайн ч юм уу тэр Скандинавын орнуудыг хараад хахад айгүй юм дизайнлаг бүтээгдэхүүн их гаргаад их шиг байна те. Дизайн дээр их анхаарсан. Тийм ер нь тэгээд Скандинавын орнууд гэхэлтгүү яг Америкчууд ч гэсэн дизайныг л амар их хаалгах шиг шүү дээ. Мяалдаг тэгээд ингэдэг юм тэгэл дизайн юм байна, тийм байна гэж харагддаг шүү дээ. За Монгол IT-ийн компаниудын тухай гэхэд гадагшаа гарыг гэж бодож ивэл ингээд өчнөө олон салбар байгаа шүү дээ. Ер нь аль салбар руу зүтгүүл биднэрт илүү их боломж байгаа вэ? IT дээр цэвэр. Яг IT дээр бол өнөөдрийн тренд бол яг Internet of Things гэдэг байгаа тийм. Тэр л болцсон. Юу Internet of Things те. За та энийг нэг бүх юмыг л ерөөсөө интернеттэй холбох. Тэр Bluetooth-ээр холбоно, Wi-Fi-аар холбоно хамаахгүй. Ерөөсөө л тэр бүх одоо эндүг интернет толовчвол над ямар хэрэгтэй юм те гэж бодох жишээ. Ерөөс ямар ч юм бас энэ ширээг одоо би интернет толовчвол хүнд ямар сонин юм гарч ирэх үү те гэсэн тийм л юмнууд ерөөсөө хүчээ авцгаа. Ерөөсөө тренд. Сүүлийн одоо бараг 5 6 жил тэр үл өстой боохгүй галзуур нь. Одоо наацх нь юу болчихлоо шүү дээ. Бугуувч цаг бүх юм интернеттэй болчихлоо те. Wi-Fi-тай. Гэрийн хаалга плетик Wi-Fi-тай болчихлоо те. Гэрлнүүд Wi-Fi-тай болсон те. Гэрэл цонх одоо юу гэдгийг тэгэл бүх юмыг л ер нь тэгэл за өөр ямар монголчууд дайрж болох газрууд байна. IT дээр. За тэгээд цэвэр софтверийн бүтээгдэхүүнүүд бол бид нараа нэг давуу тал. Ягаад тэгэхээр хайхтар тийм хардверийн тий эсвэл одоо илүү тийм хөрөнгө оруулалт шаардахгүй. Цэвэр оюунаасаа бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас бусад орнтой адилхан тийм айхтар өндөр старт эхлэх тийм капитал шаардлагагүй гэдэг утгаараа ер нь цэвэр тий яг цэвэр софтверийн бүтээгдэхүүнийг бол би ер нь бидний чөлтөө монголчуудын ер нь стратегийн гол чухал цэг байх ёстой болов гэж харддаг. Боломжтой. За тэгэхээр сүүлийн хоёр асуултанд оръё. Ер нь бол бизнесийг явж байгаа хүн алдаа бол гаргаж байгаа тийм. Танд зүгээр ингээ ичихгүй хэлэхэд би өстой тэрэн дээр л хамгийн муухай алдсан гэмээр тийм. Нэг тийм сургамжаасаа болцож. Бизнесийн алдаа юу? Тийм, яг бизнесийн цэвэр бизнесийн шийдвэрийн алдаа. За яг тэрэн дээр за хамгийн сүүлд миний яг тэр гаргасан алдаа гэх юм бол одоо бид нар өөрсдөө болор алдаа спел чекер дээр үнийхээ тооцоо гэжсэн байхгүй юу? Тэгээ манайхан болохоор янз бүрийн тооцоо гаргацсан ингэх ёстой, ингэж судлаад бид нар ийм хүмүүс ингэж суугаад өгчүүлсэн цаашаага ингэнэ гэдэг. Тэгээд үнийн тооцоо гаргаж яхад би яг тэр
персонал хуулиур гэдэг тэр хувь хүний хуулиур дээр хязгааргүй лицензтэй байсан дээрээ. Хязгааргүй лицензтэй. Бүх юм шууд өгнө. Тийм, бүх юм нөгөөд тэгээд нэг удаагаар тэр 45,000 үнэлээ гаргацгаа гэсэн. Тэгсэн чинь өнөөдөр тэр хамгийн том алдаа болсон байна гэж хараад байгаа нь нөхөр байгууллагын хуулиур гэдэг жил болгон сонгуулдаг лицензтэй. Гэсэн мөртлөө тэр үл яг вөхөр байнга up to date хамгийн сүүлийн шинэ хуулиурууд хамгийн сүүлийн бүх шинэ боломжуудыг авч явж байдаг. Тэгэхээр энэ бол илүү явах нь тодорхой. Нөгөөх нь бол яг хувь хүмүүс юм чинь гэдэг ингээ ачиж гисэн чинь эсэргээр байгууллагууд нэр хөлрийг авах гэдэг хэлсэн. Тэгээд тэрэн дээрийнхээ бүтээгдэхүүнийг аваад байдаг. Тий. Тэгээд тэрэн дээр бол яг яалтч бизнесийн алдаа болсон байл л дээ. Та тэгэхээр яг нөгөө тэгээ хоёрдугаар манай саяны нэг маркетинг компаниас хэлсэн юм хэр та яагаад зүгээр сонголтгүй нэг зүгээр явж исэн хүмүүст хоёр сонголт гаргаж ирж байгаа юм тий. Яагаад хүнийг тэгж сонголтын зовлонд нэг нь дунгаж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаар заавал энэ хоёрын нэг нь нөгөөхийгээ алах юм хөвлөр хийх чи юм сайн байгаа юм бэ гэж тэгж хэлжсэн. Тэр бол гарцааг онол хэлсэн юм л дээ. Тэгэхээр та яг худалдаж авах гэж байгаа хүмүүсийгээ ерөөсөө тестлээгүйгээр тий. Ингэж бодож ийн гэж гаргацсан юм шүү дээ тий. Тэгсэн. Тий. Тэгэхээр та орог нэг 50-60 хүн цуглуулаа ядаж ингэж чи ялыг авах байсан бэ гэсэн бол арай өөр байх. Жижигхэн судалгаа хийсэн бол шал. Жижигхэн судалгаа хийсэн бол тий. Тэр том алдаа шүү. За тэгвэл энэ алдааг хүмүүс давтахгүй байх гэж найдаж байна те. Хэрэв бүтээгдэхүүн гаргаад зарах гэж байгаа бол ядаж нэг 50-60 найзуудаа цуглуулад худалдаа авалт хийлгээ те. Жижигхэн ч гэсэн дата анализ хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Тэгээ би ч гэсэн наадах чи ер нь айгүй голдоо хортол мэдэрхэн цаашаа юм. Гэхдээ ер нь их чухал гэдгийг мэдэрчээд байгаа. Тийм тэгээ ерөөсөө эхэлж одоо миний харж байгаагаар бид нар эхлээд таргетаа зөв зорилттой хэрэглэгчийн зөв тогтоох хэрэгтэй юм байна л да. Өөр нэг ерөнхий юм аял ерөнхийдөө бол болно. За ерөнхийдөө бол маст ингээ бүх хүнд хэрэгтэй. За ерөнхийдөө бол гэдэг ингээ яваад тахаар алдчихад байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд локалчилж барьж аваад яг энэ миний зорилт дараа нь тэрийг яаж ингэж тэлж болох вэ гэж харахгүй бол тодорхойгүй юм болгон чинь тийм эрсдэл оруулаад байгаа байхгүй. Тийм ээ те. Заавал нэг хэмжиж метрикс гэдэг юм чинь чухал яриад. Хэмжигт хүүц нэг тийм салгаж авч харахгүй бол тий хэрэглэгч тийм. Хүн чи угаасаа тийм төгс. Нэгэн талтай байсан. Та дахиад нэг алдаа ярьчихвч. Өөр алдаа гарсан. Нөө монголчууд 3 тонн дуртай гэдэг. Бас нэг яг нэг алдаа 3 дахь жааш юм. Би баг монголчууд миний бас нэг алдаа бол ингээд өөрийн нэг хувийн зан чанартай бас хөдөлгөтөд юмыг ингээд төгс ич гэдэг яриад байдаг. Тэгэл нэг за нэг миний хувьд манай залуус одоо жишээлбэл энэ одоо ер нь болоод ирлээ гэж харж байхад миний хувьд наа чинь 50% байна. Надад 80 болох гэл ингээд суугаад байдаг. Нөгөөдөл нь бүр ингээд нэлээд бүр ингээд төгс тийм ээ. Тийм болж гардаг. Тэгтэл тэр чинь өөрөө одоо нөгөө том юу вэ нөгөө энтерпренеруудын нэг нь тэр Стив Джобс ч юм уу шил хэлсэн байдаг шүү дээ. Ямар ч фичер боломжуудын яг эцэг хэрэгжил тэр ямар ч одоо бүтээгдэхүүний боломжуудын 10% л ашигладаг юм аа гэж тийм. Тэгэхээр айхтар төгсөн мичдэг хэрэглэгч яг үндэ 10% л хэрэглэдэг юм гэсэн үг тийм. Стив Джобс өөрөө тэгж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр утгаараа бас бүтээгдэхүүнийхээ одоо юу гэдгийг ингээл бүтээгдэхүүнийг чи хөгжүүлэл ахаар улам гой санаа орж ирэл төгсөн мич гэл ингээл тэс ингээл задраал байдаг. Тэрийг найл болох боогол яг ийм л юм хэрэгтэй бол энд нь чиглэсэн байх хэрэгтэй тий. Тэрийг нь яг дайраал тэдөө 80% боллоо. За одоо ингэж явахгүй бол тэгээд нэгдүгээрт цаг мөнгө гарцдаж байна. Хоёрдугаар тэрийг чи хинч хэрэглэхгүй. Гуравдугаар тий. Өөрийнх нь хувьд улам гоё болоод байгаа учраас бүх юмыг ойлгоод бүх юм хийж байгаа хэмжээгээр бүгдийг нь ойлгож шүү дээ. Тэгэл гоё явах гал байгаад байдаг. Тэгвэл анхны ихсэн зүг явуулчихж байгаа. Тийм ээ тий. Наа чи ер нь баг бүх бизнес дээр баг тийм байгаа шүү те. Яг хэрэглэгчийнхээ хүссэн юм хийхгүй давуулаад идэг. За тэгэхээр маш сайхан ярилцлага болж байна. Хамгийн сүүлийн асуултыг ер нь бол би яг хуу манай хамтрагч Око хоёр гарааны бизнес гэж нэвтрүүлэг хөтэлдэг. Яг хуу тэрнийхээ форматаар дуусгачих. Та одоо ингэ дээрээд ингээ гарааны бизнес хийж байгаа энтерпренeur залуучуудтай бизнес талаасаа тий нэг үнэтэй зөвлөгөө өгөөч
гэвэл юу болох вэ? Ер нь саяны миний яриан дотор нэг зүйл анзаарчихсан баг тийм. Аль болох ерөнхийдөө тодорхой нэг цэг фокустай байх хэрэгтэй. Ямар нэг юмд фокуслж тэрэндээ хүрж ижил амжилтанд хүрнэ. Тэрнээс биш тэр маань бүдгхэн эсвэл одоо ингээд олон юм бодоод анхны тэр фокусаа алдаад авах юм бол тэгэл ер нь нурах магадлал өндөрсөндөө. Тэгэхээр зэрэг бол яг тодорхой фокустай л дайрцгаах хэрэгтэй л гэж хэлэх байна. За их баярлалаа. За дахин танилцуулахад Болор софтын Бадрал ахтай баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр